төрийн бус байгууллага иргэдийн хяналтыг тогтоож өгснөөр тендер сонгон шалгаруулалт шударга явагдах нөхцөл бүрдсэнийг худалдаа авах ажиллагааны газраас мэдэгдэж байна. Өмнө нь тендерийн бичиг баримт бүрдүүлж өгөхөд иргэн аж ахуйн нэгжүүдэд материалын төлбөрт 200-аас 300 мянган төгрөг төлдөг байсан юм. Энэ нь тухайн тендерт оролцох үе шатыг хүндрэлж хэрэгэлтэй болгож байсан бол энэ жилээс эхлэн цахим хэлбэрээр тендерийн материал хүлээн авч байна. Аливаа тендерийг сонгохдоо хууль бусаар шалгаруулдаг танил тал хэн нэгний эрх ашигт нийцүүлэн гүйцэтгэгчээ сонгодгоог их харлах нийгэнд байдаг. Мөн тендерийн материал бүрдүүлэлт дэндүү олон шат амжилт дамждаг. Материал бүрдүүлсэн хойноо сонгол шалгаруулалтанд орохын тулд наандчил 200-аас 300 мянган төгрөг төлөх хэрэгтэй болдог байна. Тэгээд тендер шалгарч чадаагүй бол энэ мөнгөнд сул өргөддөг гээд олон сул тал байдаг байжээ. Харин энэ оноос эхлэн цахимаар тендерийн материал бүрдүүлэлт хийж эхэлснээс хойш худалдаа авах ажиллагаанд оролцогчдын тооч нэмэгдсэн байна. Тендерийн урилга, явц үр дүнгийн талаар мэдээллийн системийг хөтлөж цахим мэдээллийн системийг бий болгож байна. За энэ мэдээллийн системийг ашиглаад тендерийн урилга болоод тендерийн нээлт хийсэн тохиолдолд тухайн тендерт хэдэн компани одоо ямар үнэтэй санал ирүүлсэн гэдгийг бол нээлт хийсний дараа шууд өөрийн веб утсаар дамжуулан мэдээлж байгаа. Бүх шатны тендерийн тухай мэдээлэл олон нийтэд ил тод биш байснаас болж элдв хардлага сэрлэг үүсэх үндэс болж байсан. Харин одоо энэ талын тухай мэдээллийг худалдаа авах ажиллагааны газрын вебсайтад нээлттэй тавьдаг болсон байна. Дэлхийн